Цаана уу? Надагчуудаа хайрт өгье. Мэндшилгээ хүргэлт маань үргэлжилсээр дурсамж дүүрэн Эрдмийн баяр дээрээс ээжэд гинтийн бэлгийг ээж аавын амин хайртай охин болсон баяр баясгаланда Эрдмийн баярын мэд хүргэж илгээсэн маш гоё гинтийн бэлгээр уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа өргөөгийнхаа гэрэл гэгээ болсон өхөөрлөн охиныг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр бид ээлжид шинэхэн дугаараа яг одоо энэ цөмгшөд 9-6 ангийн баяр баясгалантайгаа үргэлжлүүлэх хүргэж байна. За дүүдээ энэ өдрийн мэнд хүргэе, баярын мэнд хүргэе. Баярлаа. За баяр баясгалаа яг дөнгөж Эрдмийн баярны эхлээд л явж байгаа шиг байна. Ангийнхан ангийн багш гээд ингээд харахаар миний дүүгийн хувьд их л гоё догтлол дүүрэн өдөр байгаа болоо сэтгэлээс ухаалцдаг хөө. Ер нь амар гоё догтлоод ингээд амар happy байна. За тэгвэл happy байгаа баяр баясгаланд дахиад happy нэмэхэр хүрэлцэн ирээд байна. Эгчийнхэн гарт ийм гоё твэр дүүрэн бэлгнүүд байгаа. Ер нь гэрийнхэнтэйгээ уулзаж амжсан уу? Бараг л амжаагүй үзүүлбэр дараад. За тэглэг явах. Тэгээд тайзан дээр нэг бол бүжгэлж үзүүлээд нэг бол сэтгэлээсээ хаалцаад их л ачаалттай өдөр байгаа болов гэж бодож байна. Ер нь гэрийнх нь хин ирсэн байгаа вэ? Манай дүү, аав ээж, манай хоёр дүү тэгээд аав ээж эмээ ирсэн байсан. Тэгвэл ирж амжаагүй хүн байгаа болов миний дүүд гинтийн бэлэг барьсан хүнийг ер нь хин гэж бодож байна. Хоёлаа нэг таамаглая. Ирж амжаагүй хүн гэвэл агаа байгаа. Гэтэ аав ээж хоёр гэж бодож байна. Гэж бодож байна. Аав ээж хоёр гэснээс нэр манай охин чинь айлын хэд хүүхэд юм бэ? Айлын хоёр дахь. Тий, айлын том охин. Айлын том охин. За, дээрэд нэг агаатай юм ба шүү дээ, тий. За, тэгэхээр аав ээжигээ гэж бодож байгаа. Миний дүүгийн таамаг зөв буруу юу гэдгийг хоёлаа тодорхой болгоё. Эхлээд эгчт нь бас нэг гоё мэдчилгээний өгс ирсэн учраас хоёлаа тэрийг нас хамтдаа сайн сонсож байгаад тэгээд бэлэгний эзнийг илүү тодорхой болгоё. Дэвших гал эмийн сэхүүс алган дээр минь ургасан наран аав ээжийнхэн хайраас ургасан амин хайртай аз жаргалын цэцэг болсон баяр баясгалан охиндоо Эрдмийн баярын мэд хүргье. Миний охин ээж аавынхаа хамгийн сайн зөвлөх ээжийнхээ энэ орчлонгийн хамгийн сайн найзыг орлож чаддаг мундаг охин юм шүү. Ах дүү нартаа үлгэрлэж үргэлж багасаа л бие даан урлаг спорт бүжиг дуу шүлэг гэд бүхий л төрлийн авьяаст өөрийгөө дайчлан байж бүхнийг хийж суралцдагт ээж аав нь охиноо маш их бахархдаг. Миний хайртай охин чинь аав ээж хоёрынхон бахархал цэцэгнээс хөөрхөн тийм л эрдэнэ минь юм шүү. Урагшлах зам нь солонгын өнгө шиг гэрэлтэй байж урдах амьдрал нь алмаад шиг гялалзаж бусдын дунд бурхан шиг хүндлэгдэж олны дунд од шиг гялалзаж явах болтугай. Дунд ангаа амжилтаа дүүргэж ахлах ангийн мундаг том анаа болох гэж байгаа. Амьдралынхан зам мөрт сүүн цагаан цацлыг өргөж аав ээж болон ах дүү нар нь анаада баярын мэнд хүргэж байна шүү. Сайхан баярлаарай гэсэн маш гоё бэлгийг гардуулж байна. Баярын мэнд хүргэе. Хэн ганцхан биенд минь ат чаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Баяр баясгалаа ингээд харсан чинь ер нь дунд ингээд тун амжилттай төгсөж байгаа нь тодорхой байна. Учир нь энгэр дүүрэн медальтай ээж аавнаас урлаг спортод ойрхон ингээд охиноороо их бахархсан гэсэн. Одоо энэ бичлэгийг онцгойлоо үзэх болов хайртай гэр бүлийнхэндээ гандаж гоё. Плиз сэтгэлээс хаалцъя. Гэр бүлийнхэндээ бүгдээрд нь хайртай шүү, эмээдээ хайртай шүү. Тэгээд ах дүү нар бүгдэнд нь хайртай шүү. За тэгэхээр хөрхөн өхнийхөө бас баярын мөчт нь амжилтыг сайн сайхныг хүсье. Удахгүй болох улсын шалгалтууд нь амжилт хүсье. Сайхан баярлалаа. За мишэн тормой хөрхөн бонгоо